За өглөө нэмэлт хүргэе нийтрээ албаагчтай. За ёс зүйн хороо 11 сарыг бол ёс зүйн сар болгон зарлж байгаа. За энэ 11 сарын ёс зүйн сарын аяны ажлыг бол ёстой зүйтэй аян гэж нэрлэж зохион байгуулж байгаа. За энэ ёс зүйн сараа бол өмнөх сургалтын үеэр бол зарласан. За төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдыг бол нэгдхийг уриалсан. За энэ хугацаанд бол төрийн байгууллагуудыг санаачлагтай, зохион байгуулалттай зарим зүйлүүдийг шинээр санаачилж өөрийнхөө байгууллагын үйл ажиллагааг ёс зүйтэй уялдуулж олон нийт одоо танилцуулж байгаа явдлууд бол их түгээмэл байгаа. За мөн ёс зүйн орооноос ч гэсэн тодорхой ажлуудыг бол хэрэгжүүлж байгаа. За гомдол мэдээлэл шийдвэрлэлтийн мэдээллийг нэгдэх ажил одоо явагдаж байна. За мөн судлаачдын багаар Монгол улсын төрийн албан хаагчдын болон ер нь төрийн албан дах энэ ёс зүйн байдал ямархуу төвшөнд байгаа юм бэ гэдэг ийм төлөв байдлын судалгааны агуулга өгөгдлийг одоо боловсруулах юм одоо судалгааны баг одоо гаргаад ажилуулад байж байна. За мөн ёс зүйн хороо дэд хорооны хараа тус байдлыг хангах чиглэлээр одоо хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг одоо санал боловсруулж оруулах юм одоо ажлын хэсэг байгуулагдсан улсын хурлын ёс зүйн байнгын орооны дэргэд одоо ажиллаж байгаа. За мөн одоо төрийн албаагч ёс зүйн тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүнийг одоо эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаад улсын хурлын ёс зүйн байнгын орооноос гаргасан засгийн газар болон ёс зүйн ороонд энэ үүрэг даалгаврыг одоо өгөөд байж байгаа. За дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд бол Монгол улсын төрийн албаны зөвлөл, ёс зүйн хороо, за мөн ёс зүйн байнгын хороо, засгийн газрын дэргэдэх одоо ёс зүйн хороо бол одоо хамтран ажиллаж байгаа. За энэнийг хэрэгжүүлэхэд бол манай төрийн байгууллагууд болон төрийн албаагчдын үүрэг оролцоо тэдний идэвх санаачлал одоо маш чухал байгаа гэдгийг одоо та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Ингээд ёстой зүйтэй аянд дахин одоо нэгдэж илүү их одоо эрч хүчтэй ажиллахыг одоо төрийн албаагчдаас нэгдүгээр төсөй. За энэ удаагийн сургалтыг төрийн албаны зөвлөлийн төрийн албаагчдыг чадварчуулах мэдээлэл арга зүйгээр хангах нь 7/4 вебинар бол энэ сарын хугацаанд бол одоо манай ёс зүйн орооны бас энэ сарын үйл ажиллагааг бол тийм одоо дэмжиж энэ суугаар бол мэдээлэл хүргэж байгаа. За энэ удаа бол төрийн албаагчийн ёс зүй түүний дотор гомдол мэдээлэл зөрчлийг шийдвэрлэх сэдвээр ёс зүйн орооны гишүүн, төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан оролцож байгаа. Тэгээд Баатар сайхан гишүүнийг орж байна. За нийт төрийн албаагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ёс зүйн сар үргэлжилж байгаатай холбоотой ёс зүйн чиглэлээр зарим зүйлийг бас та бүхэнд мэдээлье гэж бодсон. За өмнө нь энэ сэдвээр би бас аймаг нийслэл, сум дүүрэг, төрийн байгууллагууд, орон нутгийн болоод байгууллагууд дээр бас нэлээд ярьсан байгаа. Тэгээд зарим одоо нөхдүүд маань мартсан сансан зүйлээ миний ярьж байгаа зүйлээ сэргээж одоо аваарай гэдэг зүйлийг та бүхэнд хэлэх байна. Тэгээ ёс зүйтэй хүн бол бас цаг барьдаг хүн байх ёстой. Тийм учраас энэ удаагийн одоо вебинар сургалт маань яг 10 цаг тэгдэг минутанд эхэлсэн байгаа. Цагтаан дууснаа гэж ойлгож байгаа. Ингээд та бүхнийг бас миний ярих зүйлд анхаарлаа хандуулаарай гэж хүсье. Ингээд дэлгэцэнд слайдаа өгье гэж. За төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг энэ асуудлыг ярина. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүй гэхээр ер нь албан томилогдсныхан дараа албан хаагчийн ёс зүй гэдэг байгаа болохоос биш иргэн таны, ажилтан таны ёс зүй байгаа гэдгийг бас ойлгоорой гэдэг. За ёс зүйн чиглэлээр бас эхлээд нөгөө өгдөг мэдээллийн та бүхэнд товчхон хэлнэ. Та бидний одоо нийгэм судлалын хичээл, философийн хичээл, ихтэй сургуульд орж исэн энэ хичээлүүдээр ёс зүй гэж ирнэ юу хэлдэг юм бэ гэдгийг энэ дэлгэцэн төгсөн одоо тодорхойлт томьёолоор ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг ёс зүйн асуудлууд эндээс эхэлнэ гэдэг. За манай зарим хүмүүсүүд бол ёс зүйн асуудлыг эн чинь ёс суртахууны асуудлаа гэдэг байгаа. Тэгээд яаж ойлгоно вэ та тэрүүгээрээ яваарай гэдэг. За ёс зүй нь бол хүмүүс хоорондын харилцааг нэгдүгээр зохицуулах ёстой. Хоёрдугаарт нь бидний залуу үеэ хүмүүжүүлэх ёстой. За гуравдугаарт нь танин мэдүүлэх, таныг одоо хүмүүжүүлэх, чиглүүлэх, соёлжуулах, гэгээрүүлэх юм чиг үүрэгтэй гэж ойлгоорой гэдэг. Ёс зүйн чиглэлээр энэ эртний эрдэмтэн мэргэд гүн сэтгэгч нар юу гэж сургаж ирсэн бэ гэдгийг бас давтан өгүүлье. За Платон бол нэгдүгээр цэцэн мэргэн ухаантай байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр энэ цэцэн мэргэн ухаантай байна гэхээр зэрэгэл заавал шүлэг найраглал одоо юу гэдгийг утга зохиолын юм чэйжлэл, дуу чэйжлэл ингээд үн гэдэг санаагаар хэлж байгаа биш. Ер нь бол мэдлэгтэй боловсралтай байгаарай гэдгийг хэлсэн байгаа. За хоёрдугаарт нь
ер нь аливаа асуудалд эрэлхийг зоригтой вэ гэж байгаа. За энэ бол шулуун шудраг бай гэсэн санааг илэрхийлсэн байгаа. Тэрнээс та бүхэн зоригтой вэ гэсэн шүүгээд хашаан дээрээс, байшин дээрээс, машин дээрээс үсрээд вэ гэсэн үг бишээ гэдэг. Ариун үнэнд сэтгэлтэй вэ гэсэн байгаа. Тэгэхээр энэ ариун үнэнд сэтгэл гэдгийг бол нөгөө дурлал хайртайгаа битгий холбоо явуулчихаарай. Энэ бол одоо үнэн шудраг байгаарай гэдгийг хэлж байгаа. За дараа нь одоо хүлээцтэй зан чанартай бай гэдэг талаас нь мөн ингэж сургажээ гэдэг. За Платон ингэж хэлсэн бод Аристотель гэдэг нөхөр юу гэж хэлсэн бэ гэдэг. Хүн хамтаараа нийтээрээ нийгэм болж улс гэр болж амьдардаг. Хэлбэр талаас нь харах юм бол сүргээрээ амьдардаг амьтад байна гэдэг. Тэгэхээр зэрэг энэ сүргээрээ амьдардаг амьтдаас бид юугаараа ялгарх ёстой юм бэ? Альва юмны зөвийг нь, бурууг нь, сайныг нь, мууг нь, бүр шудраг байгааг нь, шудраг бус байгааг нь ялгаж чаддгаараа бид энэ сүргээрээ амьдардаг амьтдаас ялгаатай юм аа. Өөрөөр хэлбэл оюун сэтгхүйн хөгжлөөрөө бид ялгаатай гэсэн үг. Төрийн албан хаагч биднэрт яагаад энэ ёс зүй чухал юм бэ? Бид төрийн үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс иргэд олон нийтэд хүргэж байгаа. Тийм учраас бидэнд чухлаа гэдэг. Тэхийн тулд бид яах ёстой юм бэ? Хуульд эдэлж ажиллах ёстой. Хуулийг одоо хүн бүр ягштал биелүүлдэг, хуулийн өмнө ижилдэгш байх энэ талаа бодолцоорой гэдэг талаас нь. Хоёрдугаарт нь бид хариуцлагатай байх ёстой. Төрийн албанд ажил томилогдноо, би цалин хөлс авнаа, тогтмол цагт ажилланаа гэж бодож ордог юм шиг байгаа юм. Тэгэхээр таны ширээн дээр таныг ажилуулах чигүүрэг одоо бидний хэлж заншснаар бол албан тушаалын тодорхойлт байж байгаа. Түүнийг хэрэгжүүлэх хариуцлагатай байх ёстой юм аа гэдэг. За ил тод байх ёстой. Тэгэхээр манайх одоо төрийн байгуулагч тэр, хувь хүний гаргаж байгаа асуудалч тэр ил тод байдал жоохон дутмаг яваад байдаг. Шийдвэр гаргахаараа хэлдэггүй, мэдээлдэггүй. Өглөө эрэхтэн ширээн дээр нь янз бүрийн одоо мэдээллүүдийг тавьсан байж ах жишээтэй нэг юм. За дараа нь одоо та бид дийлэнх тангараг өргөцсөн байж байгаа. Төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчид тэгээд эмч нарч гэдэг юм уу ингээд андгайлцсан байгаа гэсэн үг. Тэгээд энэ одоо цэвэлгуун тол бичиг дээрээс та бүхэн андгай гэж юу хэлээд байгаа юм, тангараг гэж юу хэлээд байгаа юм гэдгийг гэрийн даалгавартаа бас хийж гүйцэтгэрэй гэдэг зүйлийг та бүхэнд зөвлөё. За монгол хэлний энэ ёс зүйтэй холбоотой зүйлийг ер нь яасан байдгийг бэ гэд цэвэлгуун тол бичиг гэж бид одоо хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр эндээсээ бас хараад яваарай гэдгийг хэлье. Нэгдүгээрт нь ёс суртахууны асуудал байгаа бах. За хүний нийгэмд амьдрах чадварын талаас тодорхойлдог хүмүүс хоорондын харилцааных нь бичигдээгүй хуулийг бид ёс суртахуун гэдэг байж магадгүй юм. За ёс суртахуун нь бол нийгмийн үзэгдэл болохын хувьд бүтцийн талаасаа ухамсар, харилцаа, үйл ажиллагаа гэсэн ийм гурван төвшөнд хуваагддаг. За дараа нь ёслол гэж байж болно. Энэ ёс зүйд багтдаг зүйлийн нэг нь. За ёслол гэхээр та бүхэн янз бүрийн ёслолууд байгаа бах. Хүндэтгэлийн, мэндчилгээний, зан заншлын, хувцлалтын, дахилгын, хурмын, за овоо дахихын ч гэдэг юм уу, шав тавихын, андгай өргөхийн, ашуудлын, цэцгийн, цайны гэд янз бүрийн ёслолууд байж байгаа баха. Тэгэхээр энэ ёс суртахуун, ёслол гэдэг зүйл бол энэ ёс зүй гэдэг зүйлд бол багтдаг гэдгийг хэлэх гээд байгаа. Дараа нь нэг ёс гэд нэг юм байх юм. Одоо бид ингээд хоорондоо харьцаад ярихаараа ийм ч байх ёстой, тэгэх ёстой, ийм ёстой байсан байхгүй юу гэд ярьдаг. Тэгэхээр зэрэг тэр ёстой гэдгийн нөгөө талд нь ёсгүй үйлдэл байгаа гэсэн үг. Тэр ёсгүй үйлдэл нь за энэ слайд нь явахгүй ш. Ёсгүй үйлдэл нь одоо ёс зүйгүй болж харагдана гэдгийг бас ойлгоорой. Тэгээ юмны зүй тогтол, зам тавилан, хүний баримтлах, хэв хууль, зарчим, заншил энэ зүйлүүд энэ ёс гэдэг зүйлд бол ороод явна. Өөрөөр хэлэх юм бол тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах хариуцлага хүлээх, олонний дунд бие авч явах, сайн сайхны талаас уламжлалт хэм хэмжээний ч гэдэг юм уу энэ нэгдмэл системийг бол бид одоо ёс гэж ойлгож байгаа. За ингээд ёс зүй асуудал руугаа орж ирнэ. Тэгэхээр нөгөө түрүүний хэлжсэнчлэнгээр юмны зайлшгүй зүй тогтол зам тавилан юм аа. Энэ бол ёс зүй болох нэ гэдэг. Тэгэхээр нөгөө ёсгүй үйлдэл бол ёстой байх юмны эсрэг үйлдээд байгаа энэ үйлдэлээс гарч ирнэ гэсэн үг. За үе үеийн их хурлын дарга нар энэ ёс зүйтэй холбоотой чуулганы нээлтэн дээр гэдэг юм уу илтгэл тавихынхаа өмнө хэлжсэн үгнүүд байна. За энэ дотроос би Наран гэрэл докторийнхоо энэ тодорхойлсон жишээг бол олон нийтэд бас хэлж дуулгах илүү сонирхолтой байдгийн. Тэгээд
ёс зүй гэдэг бол ёс суртахуун бол хүнд эхлээд удмаар нь ирнэ. Гэр бүлээрээ төлөвшнө. Өөрийгөө хөгжүүлж нийгмээс авах гэсэн дөрвөн замаар илэрдэг юм аа гэдгийг хэлсэн байгаа. За ер нь ёс зүй гэдгийг маш товчхоноор тодорхойлсон бас нэг тодорхойлтыг одоо би та бүхэнд харуулах гэж байна. Хитэрсэн хүсэл хүнийг буруу замд хөтлөдгөн шүү гэж манай Чой хам хэлсэн. Энэ бас их оновчтой. Хүнний хүслүүл хязгааргүй байгаа. Би нэг төрийн албанд орчих юмсан гээд орцныхаа дараагаар тангараг өргөчих юмсан гээд тангараг өргөчгөөрөө үгүй би нэг мэрэгшүүлэх сургалтанд хамрагчих юмсан. Одоо юу гэдгийг тэгээ цаашаа явсаар байгаад хамгийн сүүлд нь төрийн нарийн бичгийн дарга болчих гэдэг юм уу, ерөнхийлөгч болчих юмсан гэдэг ийм хүсэлтэй. За хөрөнгө мөнгөний хувьд бол бас өшөө одоо дийлжгүй хязгаарсан ийм хүсэлтэй байдаг. Тэгэхээр энэ хүслээ хязгаарлаж яахгүй бол буруу зам руу хөтлөнө. Буруу зам руу хөтлсөн тэр үйл явц нь таныг ёс зүйгүй байдалд одоо оруулнаа гэдэг энэ санааг би хэлэх гээд байгаамаа гэсэн. За тэгэхээр энэ ёс зүй асуудлыг ярихын тулд та юу хийх үүрэгтэйгэн төрийн албаны хууль тогтоомж, ёс зүйн хууль тогтоомж түүнийг дагаж гарсан дүрм журмаас харах хэрэгтэй. Би юунаас татгалзах ёстой юм бэ гэдгийг нөгөө л дүрм журмаас бас харах хэрэгтэй. А би юу хийж болохгүй вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэгэхээр одоо төрийн албан хаагчийн хувьд та бүхэн бол юу хийх үүрэгтэй, юу хийж болохгүйг ухамсарлсан, юунаас татгалзахыг бүрэн гүйцэд ойлгоцсон байх нь ёстой юм шүү гэдэг. За ёс зүй гэдэг бол зөв болон буруу үйлдэлийг цэгнэх энэ ойлголт юм аа гэж. Саяхан одоо манай хүний нөөцийн удирдлага аудитын газраас төрийн албаны стандартын тухай хэлэлцүүлэг хийсэн. Тэгэхээр зэрэг бас ёс зүйг стандарттай байлгая гэх юм бол зөв юмыг хийх, буруу юмыг хязгаарлаж зогсоох ийм зүйл байна л гэдгийг хэлэх гээд байна. Түрүү хэлсэн байж байгаа хүмүүс хоорондын харилцаан дээр энэ ёс зүй асуудал дийлэнх нь тулгуурлага гэж. Яг нь цаана нь бол одоо харилцаанаас гадна бусд асуудал юу л дээ. Өмч хөрөнгөтэй харьцах. За тэгээд бусад одоо хичээл ном айлдах ч гэдэг юм энэтэй холбоотой юмнууд байж байгаа. Тэгээ бусад хүн надад ингэж хандаасаа гэж хүсэж байгаа юм бол та өөрөө тэгж л хандах хэрэгтэй. Та яаж хандаад байна? Нөгөө хүн өөдөөс чинь тиймэрхүү байдлаар л хандна гэдгийг бас амьдралдаа одоо нэг зарчмаа болгоод авчихаарай гэдэг. Бид бусдад тэднээс хүлээж авахыг нь хүсэхгүй байгаа хандлагаар хандах ёсгүй юм байна. Өөрөө айшилж загнаж, захирч зандарч, боссуу гэж командлж хандчихад тэгээд өөдөөс юм ярихаар нөгөө чи одоо нэг л бишээ гэдээ ингэж яриад иж болохгүй л байхгүй юу? Энэ зүйлийг одоо зөв ойлгоо гэдэг. Тэгээ ёс зүйтэй байна гэдэг бол нийгмийн хэм хэмжээнд зогтсон бие авч явах энэ соёлч гэдэг юм уу, бие авч явах байдлыг л хэлж байгаа. Сүүлийн үед энэ сошиал дээр бас нэг зүйл яваад байлээ. Төв хүний таны хандлагаас нийгмийн хандлага үүснэ шүү гэж. Энэ бол үнэхээр тийм байдаг. Төв хүнээс одоо бүх зүйл шилтгаалнаа гэдэг. За энэ зураг яг хав нэлээ өмнөх үеийн зураг байгаа юм. Түрүүн би одоо хүмүүс хоорондын харилцаатай холбоотой гэсэн тэгвэл өмч хөрөнгөтэй холбоотой, техник тоног төхөөрөмжтэй холбоотой харьцааны асуудал гардаг байх юм. Тухайлах юм бол одоо албаны машин унадаг. За албаны машин унахдаа одоо энэ зурган дээр гарч байгаа шиг ийм том багтаамжтай, мотортой, хүчин чадалтай машин унаад яваад байх юм уу яах юм бөөмөд. Застай, зудтай, бороотой, салхитай, шавартай. Тийм үед бол энэ том машин явах нь зөв хэрэгвэд. Зүгээр одоо хотын төвд, аймгийн төвд, сумын төвд бол аль болохоор зардал багтай техник одоо хэрэглээч гэдэг зүйл байгаа. Хоёрдугаарт нь энэ ёс зүйтэй байхын нэг асуудал нь бол хин нэгнийг дарамтлж, шахалтанд оруулж ажиллахгүй шүү гэдэг зүйлийг сануулж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ мэдээлэлд төрийн албаны удирдах гүйцэтгэх энэ одоо төвчний хүмүүсүүд бүгд сууж байгаа бах. Удирдах албан тушаалтнууд нь бас анзаарах хэрэгтэй. Та хуулийн хүрээнд, өрөм журмын хүрээнд үүрэг даалгаврагч ингэж ажилланаа гэдгийг одоо зөв ойлгож яваарай гэдгийг хэлж байгаамаа. За дараагийнх нь одоо төвсөн дээр болохоор хин нэгний утсан хүүхэлдэй болж ажиллахгүй шүү гэдгийг анхааруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол орон нутагт байж байгаа хүмүүсүүдийг энд байж байгаа их хурлын гишүүн байдаг юм уу, сайд байдаг юм уу, аймгийн төвд байж байгаа засаг дарга нь байдаг юм уу, хурлын дарга нь хуулинд байхгүйгээр хэрэгжиж болохгүйгээр үүрэг даалгавар өгж ингэж захиргааддаг. Тэгээ чи миний үг хэлээр яваараа нөхөр минь би чамайг томилоход дэмжлэг үзүүлсэн шүү. Томилох саналыг би гаргасан шүү. Томилоход чинь ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэг ингээд янз бүрийн ийм зүйл одоо битгий гаргаасаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Эндээс л ёс зүй асуудал үүснэ. За таны ажлын одоо офисын өрөөнд ширээ, сандал, шкаф одоо бичиг баримтаа хадгалах сав байдаг бах. Тэгээ тэр бичиг баримтаа хадгалдаг энэ савн дотроо хүч чадлын аршаа хийчгээд сууж байгаа. Тэрнээсээ үе үе хүртээд
байдаг бол бас л ёс зүйн асуудал болж хувирна гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг хэсэг төрийн байгууллагуудаар бас үзлэг шалгалт хийгээд явсан. За дараагийн нэг ёс зүйтэй байх асуудал бол энэ нууцын асуудал байна. Албаны болоод хувийн гэр бүлийн найз нөхдийн дунд ярьсан яриа энэ бол хүнд битгий хэлээрээгээд хэлсэн яриаг дахиад дараагийнхаа хүнд битгий хэлээрээгээд дамжуулсаар байгаад ингээд нууц задрааж явдаг. Тэгэхээр энэ нууцтай холбоотой асуудал дээр нэн хариуцлагатай хандаж ажиллаарай. Эндээс одоо ёс зүйн асуудал гарч ирнэ шүү гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Бид аливаа зүйлийг дэнслэх дуртай. Дэнсэн дээр тэнцвүүхэн л байх хэрэгтэй юм гэсэн. Магадгүй одоо бид гэр бүлээрээ төлөөлөө тавих юм бол дэнсний баруун гар тал дээр нь аавыгийн зүүн гар тал дээр нь ээжигээ тавьчихад энэ хоёрын одоо үзэл бодол, яриа хөөрөө биднийгээ хүмүүжүүлж байгаа байдал тэгш байх юм аа гэж ярих баг. Төрийн албан хаагчдын хувьд бид одоо төрийн үйлчлэгийг хүргэж байгаагийнхаа хувьд мэдлэгтэй, боловсралтай, дуршлагтай, ур чадвартай ийм л байхыг шаардж байгаа. Тийм учраас бид одоо тухайн чигүүргийг хэрэгжүүлэх ажил албан тушаал дээр зөв хүнийг нь томилооч л гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ мэдлэг, боловсрал, дуршлаг, ур чадварын одоо нөгөө талд нь ёс зүйн асуудал байх нэ. Жижигхэн асуудлаас өндөгднө гэсэн. Тэгэхээр одоо гудамж талбайд бие авч яваа байдал, ариун цэвэрч байдлыг сахиж байгаа байдал энэ бүх зүйлүүд чинь бол таны нөгөө мэдлэг, боловсрал, дуршлаг, ур чадварыг баллуурчих хэмжээнд аваачих магадлалтай шүү гэдгийг анхааруулж байгаа гэсэн. Ер нь бол төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг эрх үүрэг хориглох зүйлийг бас харах хэрэгтэй. Дээрээс нь ёс зүйн тухай хуулиар, ёс зүйн дүрм журмаар танд одоо хариуцлагажуулсан энэ зүйлийг сахиж яваарай гэдэг. За түрүүн би хэлсэн байж байгаа энэ ёс зүйн асуудал төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг асуудал яригдах юм аа гэдэг. Яг одоо амьдрал дээр ингээд бүр тунгаагаад гэдэг юм уу тогтоод харах юм бол иргэний ёс зүйн асуудал байгаа, хувь хүний ёс зүйн асуудал байгаа, бие хүний ёс зүйн асуудал байгаа. Ажил албанд томилогдчихоор л албан хаагчийн ёс зүй болчиход байгаа болохоос биш хувь хүний ёс зүйн асуудал гэдэг энэ зүйл одоо нэлээд байна гэх. Тэгээ хувь хүний ёс зүйн асуудлаас цаашаа ажил албан тушаал томилогдоод ирэхээр албан хаагчийн ёс зүйн асуудал болно. Цаашаа магадгүй мэрэгжлийн ёс зүй рүү очино. Совилогчийн ч гэдэг юм уу, өмгөөлөгчийн ч гэдэг юм уу, хуульчийн, прокурорын одоо энэ гудамж талбайд жижиг аврын болоод том аврын нийтийн тээврийн хэрэгсэлж жолоодож явж байгаа жолооч нарын ч ёс зүйн асуудал байгаа шүү дээ мэрэгжлийн. Хажуугаас одоо дайрч орж ирээл шүргчих гээл урт автобус барьснараа одоо урд дур хэрж зогсоол, шахаал, гих мэтлэнгийн ийм зүйлүүдээс шалтгаалаад нөгөө бие хүний, хувь хүний иргэний ёс зүйн асуудал чи яваад албан хаагчийн болоод жолоочийн болоод гудамж талбайд явж байгаа болоод ингэсээр байгаа зүйлдээ нийтийн ёс зүй болж байгаа. Нийгмээрээ түрүүн би хэллээ шүү дээ. Хувь хүний хандлагаас нийгмийн хандлага одоо урган гарч байгаа шүү гэдэг. Тийм учраас бид одоо хүүхдийн бага улчраас нь ихсүүлээд хүмүүжүүлэхээс ахуулаад энэ ёс зүйн асуудал дээр анхаарах асуудлууд нэлээд байгаа гэдэг. Өнөөдөр хүүхэд хүмүүжүүлэх асуудалтай холбоотой нэлээд л одоо хэцүү бэрх гэдэг юм уу, болгоомжтой гэдэг юм уу ийм асуудал үүсэж байгаа. Нөө хүүхдүүдийнх нь зан бүр сайн цаашаа одоо хөгжөө явцсан гэдэг юм яадаг. Жохон захираад зандрах гэхээр зэрэг айтайхан багаараа би 180 руу уцтлаашуул гэдэг болцсон. За тэгээд 180 руу уцтвал хэрэг төвөгт явчих болоо явцсан. Тэрнийг нь одоо буруу хүүхдүүд буруу ойлгоод би бол ер нь энэ аав ээжийн өдөөс цорцор гээд байх, багш даргийнхаа өдөөс цорцор гээд байх боломжтой болцсон юм байна гэдэг. Албан хаагчин ч гэсэн одоо ийм ойлголцтой болцсон. Тэгэхээр хуулийн хүрээнд, эрх зүйн зохицуултын хүрээнд ёс зүйтэйгээр удирдуулна гэдгийг бас анхаараарай гэдгийг та бүхэндээ анхааруулж байгаа гэсэн. За төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 23 оны 5 сарын 4-ний өдөр батлагдсан. За хуультай холбоотой зарим зүйлүүдийг бол би нэг тодруулж яриад явах. Та бүхэн өөрснөө хичээж өөрснөө тэр цаасан дээр одоо хэвлэгдээд гарцсан, бичигдээд гарцсан хууль дүрм журмаас нь захим ертөнцид байж байгаа хууль дүрм журмаас нь захимны ертөнцид байж байгаа одоо аудио, видео бичлэгээс нь гих мэтлэнгийн зүйлүүдээс нь хуультай холбоотой зүйлүүдээ олж хараарай гэдгийг та бүхэнд захих байна, зөвлөх байна гэсэн үг. За мэдээж яагаад энэ хууль урган гарах болсон юм бэ? Дүрм журмаар зохицуулаад яагаад явж болоогүй юм бэ гэж. За хууль нарыг хүчтэй юм. За хуулийг дагарч гарсан дүрм журмаараа бас зохицуулаад явчих нь. Мэдээж авилга
Хэл хахуулаас ангид бай. Сонирхлын зөрчлөөс ангид бай. Өмч өрөнгөөн зөвөр нь мэдүүлдэг бай. Илт хууль бус одоо захиргааны гэдэг юм уу шийдвэр гаргахгүй бай. Төрийн албаны эрхэмлэн дээдэлдэг зүйлсийг одоо дээдлэн шүтэж явъя. За байгууллагын дотоод дүрм журам өшөө юу гэдгийг энэ зүйлээ сахиж явъя гэдэг юм уу. Олон нийтийн өмнө төрийн албан хаагчийн хувьар биеийн зохистой авч явъя, үлгэр жишээч бай, эерэг харилцаа хандлагатай бай. Хүрээлэн буй орчинтойгоо бас иргэний хувьд, албан хаагчийн хувьд зөв хандж яа гэдэг ийм зүйлүүдийг бол хувьчлахын тулд гарсан байгаа. Тэгээд улсдаа зүтгэх төрийн зорилтчиг үргийг хэрэгжүүлэх нэгдүгээр том ийм зорилт байж болно. Хувь хүний өөрийнх нь одоо үзэл, бодол, зарчимч, байр суурь, үнэнч байдал харагдах хэвээр. За байгууллагын дотоод дүрм журмдаа бол захирдаа явж явах хэвээр байна. За хуулийн зорилт маань дийлэгцэн харагдаж байна. Та бүхэн харж байгаа бах. Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх. За зөрчил гарчихсан байх юм бол одоо хариуцлагыг хүлээлгэх. За олон нийтэд одоо ёс зүйтэй холбоотой мэдээллийг зөв бодиттой хүргэх. Энэ одоо харилцаануудыг зохицуулнаа гэсэн чиглэлээр гарсан байж байгаа. За хууль тогтоомжийнхоо хувьд нийтлэг шаардлага байгаа, үйлдэл эсүүлтгүй байгаа, зохицуулж байгаа хуулиуд байгаа. Тухайлах юм бол одоо нийтлэг шаардлагын хүрээнд авилгаас ангид байх ёстой бид. Авилгын гэмт хэргийг үйлдэхгүй байх ёстой. Энэ нь юугаар зохицуулагдах юм бэ гэхээр эрүүгийн хуулийг бас одоо онцолж та бүхэн хараарай. Сонирхлын зөрчил гаргахгүй байх ёстой бид нар. Бэлэгсэлт авахтай холбоотой, давхар ажил хөдөлмөр эрхлэгтэй холбоотой, энэ тэнд нууц станстай байхгүй байхтай холбоотой, захиргааны зөрчлийг аль болохоор гаргахгүй байх ёстой гэдэг. Энэ нь бол нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах энэ хуулиар одоо зохицуулагдана гэдэг. Өөрийн өмч хөрөнгөө зөв мэдүүлдэг байх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөв хугацаанд нь гаргах ёстой. Авилгын эсрэг хуулийн хүрээнд гэдэг. За өмч хөрөнгөө мэдүүлэгтэй холбоотой зарим кейсийг би бас энэ тэнд мэдээлэл өгж явахдаа ярьж ирсэн байна. Хувь хүнд өөрт нь үнэтэй цэнтэй зүйл бол тэр бол мэдүүлэгдэж явах ёстой. Өв уламжлагдаж ирсэн хөөрөг дайлан, ганц саруул, хашаа байшинч байдаг юм одоо юу байдгийг энэ зүйлүүд, ийм зүйлүүд. Тэгээд энэ өмч хөрөнгөө мэдүүлэгтэй холбоотой зүйлүүдтэй холбоотойгоор гарсан кейс байдаг шүү дээ. Нэг нөхрийг одоо гэрээсээ 20 чөлөө 200 чөлөө мөнгө аяга алдчихлаа болоод тэр нь нэлээд төрийн томоохон өндөр албан тушаалтай хүн байсан. Хууль хүчний байгууллага цагдаа сэргийлгийнхэн эргээд шалгах гэж явж яснаагүй ер нь ингэхэд таныг тэр олон мөнгө аягатай байсан гэж яаж мэдхий гэсэн. Гэхдээ байсан надад гэдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгэн дээр чинь байхгүй шүү дээ гэдэг асуудал хөндөгдөж гарч ирж ирсэн түүхүй. За одоо ч унхаан болцсон юм шиг байна. Нэг хэсэг Excel гэдэг машин байсан. Энэ түрүүний зураг нь гарсан шиг тийм том хар машинтай хүмүүсүүд бол Excel гэдгийг машин гэж боддог юм шиг байгаа. Тэгээд Excel алга болдог ч юм уу, эвдэрдэг ч юм уу, аваар усалд ордог ч юм уу юм болохоор зэрэг нөгөө жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн хариуцлагын даатгалынхаа асуудлыг яриад ирэхээр та хоом дээр мэдүүлээгүй байж тээ гэдэг асуудал бас босч ирнэ. Тэгэхээр зэрэг Excel байсан ч мэдүүлж явах, 570 байсан ч мэдүүлж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хувь хүн өөрөө бас би юу юугаа мэдүүлэх вэ гэдэг зүйлийг өөрөө сайн сонгодог байгаарай гэдэг зүйлийг энэ ташрамд бас зөвлөе. За илт хууль бус шийдвэр гаргахгүй байх ёстой. Энэ одоо захиргааны акт гаргаж байгаа, нэгдүгээр гарын үсэг зурж байгаа, хүний нөөцийн болоод санхүүгийн том эрх мэдэлтэй төсвийн шууд захирагчдаар сууж байгаа албан хаагчид бас илүү сайн ойлгож аваарай гэдэг зүйлийг би хэлж байгаа. Эрх нь олгогдоогүй байхад дур зоргоор шийдвэр гаргадаг ийм захиргааны зөрчил их байдаг шүү гэдгийг анхааруулж байгаа. За захиргааны ерөнхий хуулийн хүрээнд энэ асуудал яригдана. За төрийн албаны үнд зүйлс эрхэмлэн дээдлэх зүйлс энд одоо харш зүйл гаргахгүй байх хэвээр. Төрийн үйлчлэгийг аль болохоор шуурхаа явуулах хэвээр, тасралтгүй явуулах хэвээр, үр ашигтай байх хэвээр, чирэгдэлгүй байх хэвээр гэд. За энэ дээр одоо манай албан хаагчдаас яг төрийн үйлчлэгийг гардан иргэдэд хүргэж байгаа, олон нийтэд хүргэж байгаа албан хаагчид илүү бас сайн зөв ойлгоорой гэдэг зүйлийг би захиж хэлэх байна. Тухайлх юм бол манай татврынхан, нийгмийн даатгалынхан, гайлынхан тэгээд эрүүл мэнд боловсрол, соёл шинжлэх ухааныхан байна. Би энэ дээр яагаад ингэж онцолж хэлж байгаа юм бэ гэхээр одоо яадгийн групп тогтоолгоцсон хүн байх юм аа. Нийгмийн даатгал дээр ирээд лавлгаа авдаг юм байна. Ийм л байдгийг ингэдэж штэ та нэг ийм бөгөлч ингэж орхичдаг. Гэтэл цаана нь тухайн хүний
амьдралтай холбоотой, магадгүй дараа нь тэтгэвэр тогтоолготой холбоотой, татвар хураамж төлөхтэй холбоотой маш нарийн зохицуултууд байдаг байгаа байхгүй юу? Тэрийг нь чин сэтгэлээсээ үйлчилсэн шиг үйлчилж зөвлөдөг байгаасаа гэдгийг та бүхэнд хэлж байгаа. Хэрвээ энэ үйлчлэгээ хүрэхгүй байх юм бол төрийн албан хүн сурталтай ёс зүйгүй гэдэг асуудал гарч ирдгээ гэдэг. Тэгээд дахин хэлэхэд төрийн албаны хуулийн 37 39 дугаар зүйлээ сайн хараарай гэдэг. За байгууллагын дотоод дүрм журманд нэлээд хүндэтгэлтэй хардах ёстой шүү. Хөдөлмөрийн хуулиар, төрийн албаны хуулиар, ёс зүйн хуулиар наривчиж тогтоож зааж өгөөгүй зүйлсийг байгууллагын дотоод дүрм журманд оруулж өгсөн байдаг. Магадгүй одоо байгууллага дээр шагналын журам гэж байх ёстой ба. Томилтоор ажиллах дүрм журмууд байхыг үгүйсэхгүй гэх мэтлэнгийн. Тэгээд тэр томилт нь дотоод гадаад гээд байж ах. Тэгээ хөдөлмөрийн хуулиар зохицуулаагүй энэ зүйлүүд байна гэдэг. За энэ улс орнуудад ямар одоо ёс зүйн дүрм журмууд байдгийг бэ гэдэг хамгийн том нь нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас нийтийн албан тушаалтны олон улсын ёс зүйн дүрм болгосон байдаг. 95 онд гарсан шиг санаж байна. Ингээд одоо бусад орнуудад бол ийм дүрм журмууд байдгийн байна. За Японд бол хууль байна, Канадад хууль байна. За бусдад нь бол одоо ёс зүйн кодекс гэдэг юм уу, этиктэй холбоотой дүрм журмууд явдгаа гэдэг. За энэ хууль маань яаж үйлчлэх юм бэ гэдгийг одоо манай өмнөх илтгэгч нар хэлжил байсан баг. Манай ёс зүйн хорооны дарга гишүүд албан хаагчид, төрийн байгууллага албан хаагчид, сонирхогч этгээдэд тайлбарлаж байгаа баг. Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг бүх нөхдөд энэ хууль хамаарнаа. Манай улс төрийнхэн бол надад хамаагүй, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль хамаарнаа. Магадгүй одоо зарим нь ерөнхийлөгчийн тухайлал надад үйлчлэнэ, бусд нь хамаагүй. Их хурлын тухай хууль, их хурлын дэгийн тухай хууль үйлчлэнэ, бусд нь хамаагүй гэж явж байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хууль бол бүгдд нь байдгийн байна. Дээрээс нь авилгын эсрэг хуулийн заалтууд хамаардаг нөхдүүдэд хамаатай байгаа шүү. Авилгын эсрэг хуулийн 4-р зүйлийн 4.1-3, 4.1-4, 4.1-5, 4.1-7, 4.1-9 заасан этгээдэд энэ хуулийн үйлчлэл хамаарнаа гэсэн. За энэ яг нөгөө 4 ангиллийнхаа албан хаагчдыг хамааруулах гад, харуулах гад ингээд оруулсан юм. За түрүүний авилгын эсрэг хуулийн 4.1-3-т юу байдг юм бэ? Орон нутгийн өмчт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компани удирдах албан хаагчид хамаарнаа гэдгээр ингээд орцсон явж байгаа. За төрийн болон орон нутгийн өмчтэй, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх болон компани ажилтнанд бол хамаарахгүй нэ шүү. Өөрөөр хэлбэл энэ цэнхрээр бичсэн байгаа нь 4.1-3-аар тайлбарлаад байгаа санаа гэж ойлгоорой та бүхэн. За 4.1-4-т олон нийтийн араатай телевизийн үндэсний зөвлөлийн дарга гишүүн ерөнхий захирал нь орноо. 4.1-5-д улсын болон орон нутгийн төсвөө санхүүжилт авч байгаа төрийн тодорхой чигүүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтад орно. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол төрийн бус байгууллагын бол бид ямар төрийн албан хаагч биш энэ ёс зүйн хуулинд хамаарахгүй гэд явж ивэл авилгын эсрэг хуулийн 4.1-5 зааснаар хамаарад явна гэж ойлгоорой. Бүх шатны хурлын дарга төлөөлөгч бүгдээрээ хамаарна шүү. За хурлын дарга бол яг хөө төрийн албан хаагчаараа явж байгаа төлөөлөгч би төрийн албан хаагч биш хамаарахгүй гэж ээж магадгүй. Элдв ухуулаг сурчилгаа хийж нутаг орныхоо хөгжилтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох гэх юмн дээр болохоор оролцчиход бусад юмн дээр бол би оролцохгүй гэж байж болохгүй нь байна. Тэгэхээр энэ хуулийн үйлчлэлд ороод явнаа гэсэн үг. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1-7 заасан ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан хяналтын зөвлөлийн гишүүд мөн хуулийн үйлчлэлд хамаарна. За ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэж юу хэлэх юм бэ гэхээр хуульд заасан чигүүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг хэлж байгаа. Магадгүй та шатлан дэвших гээд төрийн үйлчлэгээний албан хаагч ерөнхий шалгалт өгөх гээд ерөнхий шалгалт өгөөд орцсон нөхдүүд нь тусгай шалгалт өгсөн чинь сорил тестэнд ийм сорил ороод ирэхийг үгүйсэхгүй шүү. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж юу хэлэх вэ гэхээр энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл эсүүлдэхүйг хэлнэ гэж. Үйлдэл гэдэг нь та үйл хөдлөлөөрөө гаргасан бичиг баримтаараа харагдана. Эсүүлдэхүй гэдэг нь
хийх ёстой юмыг хийхгүй, чигүүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэлийг ойлгодог байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага гэж энэ хууль заасан ёс зүйн зөрчил хүлээлгэх арга хэмжээг хэлнэ гэдэг. За, зарчмууд байгаа. Тэгэхээр үндсэн хуулинд ямар зарчмууд байдгийг, төрийн албаны хуулинд ямар зарчмууд байдгийг, төрийн албаны албан хаагчийн ёс зүйн тухай хуулинд ямар зарчмууд байна вэ гэдгийг бас харж байгаа. За, би бас цагаа харж явахгүй бол ярьсаар байтал цагтаа багтахгүй явчихыг үгүйсэхгүй. За, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага хориглох зүйлүүд байж байгаа. За, мэдээж харахад бол хүн болгон та бүхэнд ярьдаг, хэлдэг, номлодог, гэгэрүүлдэг, сургадаг ийм зүйлүүд байгаа бах. Гэхдээ та бүхэн бас сэргээгээд аваарай гэдэг зүйлээс гаргаж байгаа. Ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэнэ. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэл сахинаа. Зан харилцаа, үг үйлдэлээрээ хүний эрх эрхчлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж харилцанаа. Хууль ёс, шударга ёсыг дээдлэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна. Албан үүргэн гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл эсвүүлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлагыг шударгаар хүлээдэг байх ёстой гэж. Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахин альва улс төрийн эвсэл хөдөлгөөн намын нөлөөллөөс ангид байна. За, төрийн албаны хуулийн дээр 4 орчим заалт байдаг шүү. Ёс зүйн хуулийн дээр орсон заалтуудыг ч гэсэн та бүхэн бас анхаарч харж яваарай гэдгийг хэлж байгаа. Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрнө гэдэг. Захиргааны албан хаагчийн хувьд бол одоо энэ тэнд очиод жагсаад байж болохгүй. Цалин хөлсөө нэмүүлье гэдэг одоо өргөх хүчиг өргөн бариад байж болохгүй. Тэрнийх нь хариуд нь харин төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг төр хангаж явах хэрэгтэй юм. Өнөөдөр бол бүрэн дүрээ хангаж чадахгүй байгаа. За, албан үүргэн гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байна. Түрүүн нөгөө зурган дээр гарч ирсэн шүү дээ. Ялгуурлан гадуурхгүй байна. Байгууллагын соёл дэг журам, харилцаа, ёс зүйг чанд сахин, улсын болон байгууллагын нэр хүндэд харьцуулсан аливаа үйлдэл гаргахгүй байна. Албан үүргэн гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзнэ гэдэг. За, багаар ажиллах, суралцах, шин санаачлагыг дэмжих, хамт олонны итгэлийг одоо эвдэхгүй байх тал дээр бас итгэл дааж ажиллаарай гэдэг ийм зүйлүүд байж байгаа. За, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага үүргүүд байж байгаа. Төрийн албан хаагч үйл ажиллагаанд дан ёс зүйн тухай хуулийн 7-1 заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бас мартаж болохгүй гэдгийг дахин давтан сануулж байгаа. Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйл, 10 дугаар зүйл заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргүүдийг хэрэгжүүлнэ. За, дэлгэцэнд гарч байгаа зүйлүүдийг та бүхэн бас анзаараад аваарай. Ингээд энэ бичлэг явж байгаа бах. Дараа нь та бүхэн бас нөхөд харж бололцоотой гэдэг. Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгнө шүү. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хян шийдвэрлэдэг хууль байгаа. Энэ хуулиар бол та 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Тэгвэл заавал 30 хоногийн дотор хариу өгнө гэд хүн цогтол гаргаад суугаад байж болохгүй. Аль болохоор боломжтой богино хугацаанд одоо хариуг нь өгөх ёстой. Цаана мэдээж тэр иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүлээлт байж байгаа. Тэр хүлээлтийг одоо өргөн шуурхай хэрэгжүүлж өгөх нь таны үүрэг байгаа. Мэдээж хүлээлт гаргаад байвал хүн цогтолтой байдал одоо үүснэ гэдгийг ойлгоорой. За, төрийн албан хаагч хууль заасан шаардлагын дагуу хийх үүргээ биелүүлэхгүй, иргэд хуулийн этгээдийн эрхтэй холбоотой асуудал тайлбар өгөхгүй, зугтсан, хойш суусан, хүн цогтол гаргасан энэ зүйл нь одоо ямар байдал төрөх вэ гэхээр магадгүй одоо шоколад набор хараад байгаа мó, хөрөнгө мөнгө авилга хийх үүсгүүлэх гээд байгаа мó, ийм байдалтайгаар одоо дүр зурагтай харагддаг учраас одоо болгоомжтой байгаарай гэдэг зүйлийг хэлье. Эрх бүхий байгууллагаас баталсан хувьцалтын шаардлагыг баримтлах ёстой. За, хувьцалтын асуудлаар бол хуучин ёс зүйн дүрмэнд нэлээд байсан. Шивээсний асуудал байсан, элдв чимэг зүйлтний асуудал байсан. Хачин, этгээд, чамин одоо эмэг бөгж, нүдний шил юу байдгийг тийм юм бас төрийн албан хаагчийн хувьд хэрэглэхэд бол нэг тийм зохистой биш байдаг. Зүгээр чөлөөт цагаараа тэр ээлж ямралтаараа явдаг юм уу, энэ тэнд аялал зугаалаа явж байхдаа хэрэглээ явж явах хэрэг нь бол танд байдаг баха. За, бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг үйлдэлээр илэрхийлэхгүй байх ёстой.
хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийгөө илэрхийлэх үйлдэлийг даган дуурайхгүй, ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх ёстой. Энэ чиглэл дээр бас манайхан анхаараарай. Маазарч байгаа нэггээл нэгнийгээ одоо гомдооч, бусдын анхаарлын төвд орчих ийм зүйлүүдийг нэлээд гаргадаг шүү. Энэ зүйл дээр анхааралтай байгаарай гэд. Таны эргэн тойронд камер байгаа л гэж ойлгоорой. Сошиал хөгжсөн учраас одоо бол зураг авч чаддаггүй, бичлэг хийж чаддаггүй хүн, ямар дүрсийг авах, ямар дүрсийг авахгүйгаа мэдэхгүй хүн өнөөдөр зураглаач хийгээл зураг аваад тэрийг сошиал цацаал, тэрийг өөрийнхөө мэдээлэл технологийн ур чадвартай хүн гэж гайхуулаад ингээд явж байгаа зүйлүүд нэлийн биш шүү. Ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх, албан үүргийн гүйцэтгэж байхдаа иргэний хуулийн этгээдийн хамтран ажиллах стигийн доромжлохгүй байх, хараалын үг хэлэхгүй байхыг одоо төвчээрэй гэдэг зүйл байж байгаа. За бусдын ажил хэрэгт саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг альбаа хэлбэрээр тараахгүй байхтаар анхаараарай гэдгийг бас анхааруулж байгаа. Хувь хүн өөрөө бас ажил хэрэгт санал гаргацгаа тэрийгэн үйл ажил болгочих гээд ингээд явж яхад нь түүнийг нь мушгин гуйвуулаад л өөдөөс нь тоглоом дохудаг хийгээд ингээд байж болохгүй гэдэг зүйлийг тэгээд энэ цэнхэр бичснүүд нь одоо энэ зүйлийнхаа тайлбарууд нь байгаа юм шүү. За бусдад өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, суралцах, хөгжих энэ ашиг сонирхлыг хясан богдуулахгүй байх юм шүү. За энэ дээр удирдах албан тушаалтнууд бас анхааралтай байгаарай. Танд мэдлэгтэй, чадвартай, сурсан, хөгжсөн албан хаагч хэрэгтэй шүү. Тэрнээс яваад сурч хөгжих гэхээр нь энэ ажил чухал байна гэж сургадгүй хөгжидгүй. Тэгсэн хэрний дараа нь юу ч мэддэггүйгээр нь дуудаад ингээд байж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Албан томилтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс жаягийг чанд баримтлаарай. Монгол улсын нэр хүндэд харьцуулсан аливаа үйлдэлийг гаргахгүй байх ёстой шүүгээд. За мэдээж Монгол улсын нэр хүндэд харьцлах элдв зүйлийг гаргахгүй байх ёстой. Сургалт, хэлэлцээрт оролцох гээд очисон хэрнээ оролцохгүй, дэлгүүр гашуугаар яваад байж болохгүй, имлэг домлогоор яваад байж болохгүй. Та суралцах гэж очисон бол суралцах ёстой. Албан ажлын уулзалтад хоцорч очихгүй байх ёстой. Одоо нэг хэдүүлэн цаг баримталдаг болмоор байгаа юм. Тийм учраас цаг баримталдаг хүнийг ёс зүйтэй хүн гинэ гэд манай Цэрэнбат доктор хэлээд байгаа. За тухайн улсын одоо гэмт хэргийн шинжгүй гэдэг юм уу, хууль дүрм журмыг зөрчсөн ийм үйлдэлд орчих бай. Хил гайлаар даваад ороход танаар декларац бүглүүлж байгаа. Тухайн улсын хууль дүрм журмыг хүндэтгэн дээдэлд сахин биелүүлнэ гэдэг зүйлийг та гарын үсэг зурж байгаа шүү. Тэгээ би англи хэл мэдэхгүй учраас байж байгаа болгон дээр нь ESS гэж бичсэн гэдэг. Тэгээ манайхан ч бас гадаад улсад явахаараа яг хэлний дутагдaltaй байдаг байх л да. Зарим одоо хүний онгойшигч гэдэг юм уу зүйл байдаг ш. Хаач явсан yes sometimes гэж явсаар угаад хэл давхтаа тэгж явсаар угаад буцаад ирэхдээ yes sometimes гэж явсаар угаад хөрөөд ирсэн. Тэгээ дагаж яваа эмэгтэй чинь таны их нэр юм уу юу гэсэн yes sometimes гэж хэлээд онгойд орсон тийм зүйл гардаг шүү. Тийм учраас хэлнийхээ асуудлыг хүртэл бодолцож яваарай гэдэг зүйлийг давхар хэлж байгаа. Албаны нэр хүндийг хувийн зорилгоор ашиглахгүй байх ёстой. Нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын дагуу ингээд ашиглаад явчих болохгүй шүү гэдгийг хэлээд байгаа юм. За хориглох зүйлүүд байж байгаа. Төрийн албаны хуулийн 39-р зүйл бий. Энэ хуулийнхаа 7-гийн 1 заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд за нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулинд байж байгаа зүйлүүд гээд энэ олон зүйлүүдийг бас одоо эргэж харж хуулиан сайн хараарай гэдэг зүйлийг хэлж байгаа. За бусдын одоо эрх чөлөөний эсрэг хязгаарласан үг үйлдэлээр эсэргүүцэж бусдыг өдөөнд өрхөрч болохгүй. Цалин хөлстэй холбоотойгоор ажиллаж байгаа байр офстой холбоотойгоор эдэлж хэрглэж байгаа техник, тоног төхөөрөмж, компьютер, гар утас одоо юу гэдгийг энтэй холбоотойгоор гих мэтлэнгээр за удирдлагатай байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах ийм саналыг тавьж болохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө төрийн албаны хууль, ёс зүйн тухай хуулинд байж байгаа хэм хэмжээ, эрх, нийтлэг чиг үүргээ сайн харж яваарай гэдэг. Хүний эмзэг болон хувийн мэдээлэлээр бусдыг хутгахч болохгүй шүү гэдгийг бас одоо анхааруулж байгаа. Хүний хувийн мэдээллийн тухай хуулиар бусдын эмзэг мэдээллийг задруулсан бол та бас хариуцлага хүлээхээр байгаа гэдэг. Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд ёс зүйн чиглэлээр бас зарим жижиг контент гэдэг юм уу ийм сурчлагын зүйл гаргасан. Та бүхэн бас анзаарч байгаа бах нэг цагдаагийн албан хаагч хоригдсан хөл хориотой газрын гадаа зогсчиход яадаг үлээ ээж нь цай хоол авчирж өгч идэг нэг бичлэг явдаг. Дараа нь нэг эмчид үзүүлэх гээд ирж байгаа
өвчтний талаархаар сануулсан ийм бичлэг явдаг байгаа. Үзүүлэх гээд ирж яхад нь өмнө нь үзүүлээд гарч байгаа хүний нууц мэдээллийг тараагаад дараа нь үзүүлэх гээд орохдоо та бас л миний мэдээллийг дараагийн хүнд ингэж тараахгүй үзье гэсэнтэй холбоотой ийм ухуулгын зүйлүүд бас явдгаа. Энэ зүйлийг бас анхаараарай гэдэг. За нууц мэдээллүүдийг санаатаагаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд садаа учруулаад тэрийг гаргаж үзүүлэхгүй байх ийм асуудлуудыг гаргаж болохгүй шүү. Үндэсний ууламжлал, ёс заншлыг гутаанд оромжлох үйлдэл хийхгүй байх ёстой. Энэ зүйл дээр бас анхаарах хэрэгтэй. Манайхан ч нэг жижигхэн хананд өлөгдөг эзэн хааныхаа зурагтай хэвс аваачаал гадаадынханд өгчдөг. Тэгэл байж итэл нөгөөдөл нь хүлэрчдэг газар аваачаа тавьсан ч байж ах жишээтэй. Ийм зүйлүүд бол нэлээд гардгаа гэдэг. За цаг маань бол нэлээд явж байна. Би тэгээд ингээд арагшаа яваад энэ зүйлүүдийг та бүхэн гэрийн даалгавартаа сайн уншаарай гэдэг. За ёс зүйн хороотой зүйлүүдийг бол би алгасаа явчих. Ёс зүйн хороо байгуулагдаад одоо 9 гишүүнтэй явж байгаа. Эднэрийг бол би алгасаа явчаа гэдэг. За томилох хэрэг бүхий албан тушаалтан энэ ёс зүйн хуулийг хэрэгжүүлэхээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой шүү. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хариуцсан салбар байгууллага нэгж дотор гарч байгаа болон үүсэж болцсогүй ёс зүйн зөрчил дүн шинжилгээ хийн, шалтгаан нөхцөлийг нь тогтооно, эрсдлийг тооцож ажиллана, зөрчлийг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авна гэдэг. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа гишүүдийг урамшуулах санхүүгийн их усүрийг шийдвэрлэнэ. Хэдийгээр танай байгууллагад ёс зүйн чиглэлээр гэж төсөв баталж өгөөгүй ч гэсэн та төсөв дотроос энэ ёс зүйн хорооны гишүүд нарын ажиллах, урамшуулах асуудлыг ёс зүйн дэд хорооны ажиллах журам заасны дагуугаар зохицуулж өгөөрэй гэдгийг зааж өгж байгаа. За ёс зүйн хороо, ёс зүйн дэд хороонд гаргаж өгөх шаардлагатай мэдээллийг цаг хугацаа алдалгүй гаргаж өгнө. За ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндсэлж зөрчил гаргасан этгээдэд зөрчлийнхэн шинж байдалд нийцүүлж хариуцлага хүлээлгэнэ. За ёс зүйн хороонд одоо зарим зүйлийг тайлагнана, ёс зүйн дэд хороодын гишүүдийг чадварчуулах ажлыг зохион байгуулна, сургалтанд хамруулна гэсэн үг. За ёс зүйн дэд хороо бол дүгнэлт гаргана, зөвлөмж өгөх боломжтой. За энэ зүйлүүд байж байгаа. За албан хаагчийн талаар гомдол мэдээллийг хүлээж аваад наривчлан одоо салбарын хууль болон эрх олгосон дүрмд заасан шаардлагын дагуу хянж үзнэ гэсэн үг. За ёс зүйн дэд хороотой холбоотой зүйлүүдийг алгасаад явчихъя. За дэд хороо бол өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны асуудлаар гомдол мэдээллийг шалгана. За засгийн газар дэргэдэн дэд хороотой байгаа аймаг нийслэлийн засаг даргаас бусад бүх шатны засаг дарга эрхлэх хүрээнигээд нэлээд өргөн байгаа засгийн газрын дэд хороо бол за гомдол мэдээллийг шийдвэрлэх үйл ажиллагаа бол гомдол мэдээллийг хүлээж авснаас хойш 3-5 өдрийн дотор хүндэтгэх шалтгаангүй бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүрдүүлэх материалаа татаж авнаа гэсэн үг. За шаардлагатай тохиолдолд гомдол мэдээлэл гаргачаас нэмэлт тайлбар материал авч болно. Шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн шинжээчийг оруулж дүгнэлт гаргуулж болно. Цугларсан мэдээ баримтад олгуурлаж дүн шинжилгээ хийн. Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсхийг тогтоож дүгнэлт гаргана. За ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй зөрчлийн юм байх юм бол харьяалах байгууллагад нь шилжүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол шүүх цагдаа, авилгатай тэмцэх газар өөр хаана байдгийг энд нөгнөө гэсэн. За төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр гомдол гаргагчид эсвэл олон нийтийн өмнө өөрчлөлт хуухыг үүрэг болгоно. Ёс зүйн зөрчил гаргачихад өөрөө гин буруугаан хүлээгээд явах ёстой. За өөрт нь ганцаарчилсан хэлбэрээ сануулна. Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулна. Төрийн албаны тухай хууль заасны дагуу төрийн албанаас халах арга хэмжээ авнаа. За хариуцлагыг сайн дураараа хүлээх ийм боломжууд байгаа. Зүгээр сайн дураараа хүлээнэ гэд хийжсэн үүрэгт ажилласаа чөлөөлөгдөөд тэгээд төрийн албанаас чөлөөлөгдөөд гим зэмгүй явчих болохгүй. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад магадгүй цаашаа эрүүгийн иргэний байх юм уу, торгох байх юм уу, бусад тэр одоо хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн үг. За хамт олноос гомдол мэдээлэл гаргачаас эсвэл олон нийтийн өмнө өөрчлөлт гуйлгуулна. Энэ зүйлүүд бол байж байгаа. За энэ хууль тогтоомжтой зүйлүүдийг бол би алгасаа явчих. Зарим зүйлд би дэлгэрэнгүйгээр бас ярьдаг байгаа.
За төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гээгэрүүлэх үндэсний хөтөлбөр 24 оноос 30 оны хооронд хэрэгжихээр үндэсний хөтөлбөрөөр батлагдсан байгаа. 4 зорилго, 12 зорилт, 55 үйл ажиллагаатай. За энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг засгийн газраас, ёс зүйн хорооноос, төрийн албаны зөвлөлөөс гэж гаргахгүй. Танай байгууллага өөрөө төлөвлөгөөгөө боловсруулад төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг хангаж ажиллана гэдгийг ойлгоорой. За ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдсан байж байгаа. Энэ журам бол та бүхэнд хүргэгдсэн байгаа учраас журмынхаа хүрээнд ажиллаарай гэд 40 ба түүнээс цөөн одоо албан хаагчтай бол 3 гишүүнтэй, 41-ээс 90-ийн хооронд байх юм бол 5 гишүүнтэй, 91-ээс дээш байх юм бол 7 гишүүнтэйгээр ажиллана гэд. За ёс зүйн дэд хороог ажилуулахдаа танай байгууллагад хамгийн шударгаараа, хамгийн шулуунаараа, хамгийн ихтгэл найдвартайгаараа, хамгийн хүндэтгэлтэйгээр байдаг одоо албан хаагчтаас сонгож дэд хороогоо байгуулна. Дэд хороо дотроос даргаан одоо гарганаа, томилноо, сонгоно гэсэн үг. За тэр урамшил цалин хөлстэй холбоотой зүйл тэр доор байж явах шиг байна. Тэрийг одоо та бүхэн дэд хорооныхон журмаас олж хараарай гэдэг зүйл байж байгаа. За хуралдааны зохион байгуулалт, гомдол мэдээллийг шалгах, тайлан мэдээгээ хэрхэн хүргэх, бусад асуудлын хүрээнд гээд энэ зүйлүүдийг бол та бүхэн дэд хорооныхон ажиллах журман дээрээс дэлгэрүүл цаа хараарай гэсэн ийм зүйл байж байгаа. За дэд хорооны үйл ажиллагаанд анхаарах асуудлууд гэдээ дэлгэцэн өгөгдсөн байна. Энийг нэлээд сайн анхаараарай. Тэгээд энэ манай ёс зүйн хорооны info@ec.gov.mn гэсэн хаягаар энэ хууль тогтоомжтой холбоотой эргэцэн актуудтай холбоотой асуулт саналууд байвал ирүүлээд ингэж явчихаарай гэдэг зүйлийг та бүхэнд хэлье. За төрийн өмчийн за энийг яг хөө ер нь анхаарах асуудлуудаа хаалгасаад явчаа. За гомдол мэдээллийг мэдээж шалгаж шийдвэрлэх үе шатууд байгаа нэлээд юутай байгаа. За мэдээж гомдол мэдээллийг цаасаар болон захимаар болон хин нэгэн албан хаагчийн иргэний гаргасан мэдээллээр хүлээж авна. За тэгээд гомдол мэдээллийн хуваарлна ёс зүйн хорооныхон гишүүдэд, дэд хорооныхон гишүүдэд за хянан шалгах дараагийн шат руугаа орно. Мэдээж энэ хянан шалгахад түрүү хэлсэн байж байгаа холбогдох шаардлагатай нэмэлт мэдээ материалууд авахар байвал тэрийг аваад явна. За дараа нь одоо энэ мэдээллийн хилэлцэх хуралдааныг тавуулна. За ёс зүйн хороо дэд хороо хуралдаж таарна. Энэ хурлаараа ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй эрсдэлтэй байгаа энэ асуудлуудаа бол хэлцээж явна. За тэгээ гомдол мэдээллийг шийдвэрлээд дүгнэлт гаргана гэсэн үг. За ёс зүйн дэд хорооноос гарч байгаа дүгнэлт бол бөөрөнхий байж болохгүй. Тэр нөхөр нь бол одоо ёс зүйн хууль, төрийн албаны хууль, авилгын эсрэг хуулийн ийм заалтуудыг зөрчсөн учраас ёс зүйн зөрчил гаргацсан тооцогдно гэдэг. Ёс зүйн зөрчил гаргажээ гэдэг дүгнэлт гаргана. За үгүй л ёс зүйн зөрчил тооцохгүй юм байна гэдэг дүгнэлт гаргана гэсэн үг. За дүгнэлтийг одоо бид дүгнэлтийн хэвлэмэл нууцны загвар гаргаад баталсан байгаа. Энэ та бүхэнд захимаар болон цаасан байдлаар хүргэгдсэн. За мэдээж энэ дүгнэлтэнд бол удирдгал тодорхойлох үндэслэх ийм хэсгүүдтэй байна. За энэ хэсгүүдийн одоо зөв оновчтойгоор хэрэглээрэ гэдгийг та бүхэнд бас зөвлөе. За дэд хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах асуудал байж байгаа. Хизээ, хаана гомдлыг яаж хүлээж авах вэ? Яаж шийдвэрлэхийн харьяа дээд чатны байгууллагын ёс зүйн хороо дэд хороонд одоо хөргүүлэх юм уу гэд ийм асуудлууд байж байгаа. Тэгээд төрийн албан хаагч нь бол дэд хорооны гаргасан энэ дүгнэлттэй холбоотой асуудлаар бол шүүхэд хандахгүй гэж ойлгож байгаа. Зүгээр нөгөө томлог хэрэггүй албан тушаалтан дүгнэлт дэд хорооны дүгнэлтийг үндэслээд танд сахилга хариуцлага тооцсон тохиолдолд тэр гаргасан шийдвэртэй холбоотойгоор бол дараагийн шатны одоо шүүхэд хандаад явах ийм асуудлууд байгаа гэдэг. За төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар энэ гомдол мэдээллийг хянан шийдвэрлэхээр захимжих ажиллагаа эхлэлийн шатандаа явж байгаа. Бид энэ он дуусахтай уралдаад ер нь хэрэглээнд оруулах ийм бодолтой явж байна. Төрийн албаны зөвлөлийн ажилуулдаг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо захим системийн нэг бүрэлдэхүүн хэсэг дээр энэ мэдээллүүдийг оруулахаар ингэж явж байгаа. За энэ систем рүү орохоор зэрэг энэ зүйлүүд явж байгаа гэсэн үг. Системд нэвтэрнэ, дэд хорооны бүрэлдэхүүнээ бүртгүүлнэ, өөрөөр хэлбэл дэд хорооны мэдээлэл тэндээс харагдана гэсэн үг. Гомдол мэдээллийг хүлээж авч байгаагаа бүртгэн, гомдол мэдээллийг шийдвэрлэх
үйл явцаг ийм бүртгэл харагдана. Гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн явцууд харагдана. За тэгээд одоо хайшин шилжүүлж байна гэдэг зүйлүүд харагдаж явна гэсэн үг. За ерөнхийдөө одоо дэлгэцэн дээр яваад очих юм бол нэвтрээд орох юм бол нэг иймэрхүү зүйлүүд харагдаж байгаа. Гомдол мэдээллийг хэрхэн хүлээж авч जैन. Тэгээд бүртгэгсэн онцлог огноо хэн шилжүүлсэн, явуулсан. За тэгээд хуралдсан гэд ингээд шийдвэрлсэн огноо гэд ийм зүйлүүд гарнаа гэсэн үг. За энийг бол захимаас та бүхэн хараа явчихаарай. Одоо дэлгэцэн дээр бол арай жижигхэн харагдаж байна гэсэн. За ингээд миний ярих зүйл ерөнхийдөө өндөрлж байгаа. Би өөрөө хэлэх зүйлээс гадна миний үг биш, мэрэгдийн үг гэдгээр энэ мэдээлэлээ бас дуусгана. Муу зүйл хийгээд байгаа нөхдүүдтэй тэмцэхэд бас гол нь биш юм шиг байгаа юм. Харин тэднийг харж байгаа дэрэгдүүр нуруугаа үрээ цайхаа алхаа явж идэг нөхдүүдийг та яагаад энэ муу зүйл хийж байгаа хүнийг мэдээлдэггүй юм бэ? Шаардлага тавьдаггүй юм бэ гэдэг талаас нь энэ үнээж байгаа нөхөр ингэж хэлсэн байгаа юм. За буруутай хүмүүст инэрэнгүү хандах нь гимгүү хүмүүст ирээ цэрээгүй хандж байгаагаас ялгаагүй шүү гэж Адам Смит гэдэг нөхөр хэлжээ. Тэгээд энэ зүйлүүдээр өнөөдрийнхөө ярих зүйлийг өндөрлж байна. Ингээд давчхон ганц нэг асуулт байвал хүлээж аваад мэддэг зүйл байвал хариулъя. Ер нь бол асуултаа та бүхэн захимаар ирүүлээрэ. Тэгээд захимаар бас зөрүүлээд хариулах нь арай илүү баха, цаг хэмнэсэн зүйл болох баха гэдэг зүйлийг хэлье. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд талархаж байна. Цаг маань Улаанбаатарын цагаар 10 цаг 51 минут болсон байна. Баярлалаа та бүхэнд. За төрийн албаагчийн ёс зүйн чиглэлээр мэдээлэл өгсөн төрийн албаны зөвлөлийн гишүүн, ёс зүйн гишүүн Баатар сайхан танд баярлалаа. За манай оролцогч нараас асуулт байна уу? Ёс зүйн гишүүдийн урамшууллыг бол олгохоор бол журмалсан байгаа, хуулинд заасан байгаа. Мөн манай ёс зүйн дэд хороодын журамд бас мөн зохицуулаад өгсөн байгаа. Тэгэхээр салингийн сан юмуд дээр салин урамшууллын сангаас одоо боломжтой төсвийн боломжтой газрууд бол одоо олгоод явах нүг нь бол зохицуулт нь бол өгсөн байж байгаа. За одоо улсын хурлын ёс зүйн дэгийн байнгын хорон дээр бас энэ талаар бас асуудал өөрөө яригдж байгаа. Ухаандаа бол ёс зүйн хороо, ёс зүйн дэд хорооны хараа тус бие даасан байдлыг хангахад ямар асуудал тулгамдж байна гэдгийг бол шийдвэрлэе гэсэн энэ зарчмын байр суурийтайгаар ажлын хэсэг гараад бол ажиллаж байгаа. За ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг эрс зөвшөөрнө гэж байгаа. Эрс зөвшөөрөөд дээд шатны байгууллагт гомдол гаргацсан бол түүн дээр томдох ирэхгүй албан тушаалтан хариуцлага хүлээлгэхгүй хүлээнэ гэсэн үг. Дараагийн одоо шатны дэд хорооны дүгнэлт гарсны дараа шатны хариуцлагыг хүлээлгэнэ. За тэгээд бусад асуултуудыг бол бид нар нэгтгэж аваад дараагийн юугаар бол тэр холбогдох байгууллагуудад нь холбогдох албан тушаалтнууд нь хөргүүлэх болно. За анхаарал тавьсанд баярлалаа.